Одоо цөмөрөө тэгштэглүүдэд дахиад энд хуулаад биччихье. Y гэдэг нь A sinus omega t байсан. Ингээд уламжлалын авъя. Энэ бол нэмэх гарах нь байна. Cosinus omega t. Энэ нь хасах гарах нь хасах A omega квадрат sin omega t. Нэгдүгээр тэгштэглийн график нь энэ байна. Шилжилт хугацааны график. Синусын график байх ёстой. Хаанаас эхлэх ёстой юм бэ гэсэн чинь хамгийн их утган дээрээсээ эхлэх ёстой биш 0-ээс эхлэх ёстой. Ягаад гэхээр синус тэг байдаг учраас. Эндээс эхлэх ёстой гэсэн. Ингээд нэмэх А гэж явах учраас дээшгээ ингэж явдаг байна. Ийм хэлбэрийг зурх нь нэг гүдгэр нэг хотгор зурх юм байна. Дараа нь энийг хоёрдугаар тэгштгэлгийг хурд болон хугацаа байгаа учраас хурд хугацааны энэ диаграм, энэ график дээр ингэж илэрхийлэгдэх юм байна. А омегагаас эхлэх ёстой. Хурдны максимум утга буюу далайц. Тэгээд косинус учраас косинус тэг 1 болно. Тэгээд А омегагаас эхлээд энэ хэлбэр дүрсээр явах нь байна. Юу гэвэл нэг гүдгэр хотгор гүдгэрийн тал байх нь тийм ээ. Энд юу болоод байна? Энд 3 дугаар тэгштгэлийг дүрслээд байгаа юм. Хасах доошоо явах ёстой. Гэхдээ синус 0-ээс эхэлж явах ёстой. Доошоо 0-ээс ахуулаад доошоо яваад нэг хотгор нэг гүдгэрээс тогтсон ийм графикууд гарч ирэх нь. Хотгор гүдгэр гэж ярьж байх оронд энэ хэлбэрийг фаз гэж хэлждэг. Энэ одоо графикийн хэлбэр дүрсийг бид нар юу гэж хэлдэг юм бэ гэсэн чинь фаз гэж хэлдэг байх нэ. Энэ яагаад нэг фаз гэж хэлэгддэг вэ гэхээр энэ дүрс маань цаашаа өөрийгөө давтаад явна гэсэн санааг нь илэрхийлнэ. Одоо тэр ихний А гэдэг график дээр ийм дүрс байгаад байгаа нэг ийм фаз. Энэ фаз нь цаашаа өөрийгөө ингээд давтаад явна гэсэн. Яг энэ дүрсийг тамган дээр аваачиж байгаа. Сийлж байгаа дөө шүү дээ. Энэ сийлсэн энэ дүрсэл чинээл нь утгаж байгаа дараад яваад байна гэсэн. Энэ давтагдаад байгаа учраас. Тэгвэл энийг нэг фаз гэж үздэг байх нь хоёр дахь фаз байх нэ гэж ойлгох нь байна. Харин Б дээр фаз нь ямар хэлбэртэй байна? Б дээр ийм хэлбэртэй шүү дээ. Ингээд ийм хэлбэртэй. Үхрийн ивэр шиг байна. Энэ үхрийн ивэр маань цаашаа давтагдаад энэ хэлбэр дүрсэн давтагдаад явна л гэсэн үг. С дээр ч гэсэн яг энэ фаз нь буюу яг энэ хэлбэр дүрсэн нэг хотгор нэг гүдгэр маань цаашаа үргэлжлүүлээ зурх юм бол өөрийгөө ингээд давтаад яваал байна гэсэн хугацаа өнгөрөх тусам энэ дүрс давтагдаад тамгалагдаад явах байна гэсэн үг. Ингэж хотгор гүдгэрээр ярьж байгаа хооронд фаз гэж ярьсан хамаагүй шулуун байт юм ба. Дүгнэлтээ хий бүгдээрээ. Гармоник хэлбэлцлийн хурд тэнцвэрийн байрнаас холдох тусам багассаар шилжилтийн хамгийн их утганд хүрэхэд тэг болно. Буюу ачаагаар бодоод үзэх юм бол хоёр зах дээр тэг хурдтай байна. Яг гол тэнцвэрийн байрлал дээр хамгийн хурдтай байдаг бахан. Тэнцвэрийн байрыг дайрах агшинд хамгийн хурдтай байна. Хоёрт нь гармоник хэлбэлцэгчийн хурдтгал тэнцвэрийн байрнаас холдох тусам ихссээр хурдтгал нь ихсээд байна. Шилжилтийн хамгийн их утганд буюу хоёр зах дээр хамгийн их утгатай байна. Харин гол дээрээ тэг байдаг. Тэнцвэрийн байрыг дайрах агшинд хурдтгал тэг байна гэдэн дээр бичсэн байна. Гуравт нь гэвэл хурдтгал нь шилжилтээс шууд хамааралтай. Хурдтгал шилжилт хоёр шууд пропорционал хамааралтай юм байна. Ихсэх юм бол ихсэн, багасх юм бол багасна. Шилжилт ихсэхэд хурдтгал ихсэж шилжилт багасах хурдтгал багасна. Гэхдээ чиглэлийн хувьд эсрэг байна гэдгийг бүгдээрээ ярилцсан байна. Одоо бүгдээрээ жишээ 2-ыг хий. Бүршинд холбосон ачаа 3 см зайч шилжүүлж чөлөөт орхисон байна. Ачаа энгийн гармоник хөдөлгөөн хийх ба хэлбэлцлийн цикл давтамж. Цикл давтамж гэж үг вэ? Энийг ярина. 2p радиан секунд байв хэлбэлцэгч ачааны далайцыг бол шилжилтийн тэгштэглийг бич, хурдны тэгштэглийг бич, хурдтгалын тэгштэглийг бичээ гэсэн байна. Үндсэг хурдыг бид нар ярьсан. Үндсгийг хуваах нь хугацаа. Болгоч. Окей. Энийг өөр юу гэж хэлдэг вэ гэхээр хэлбэлцэл дээр цикл давтамж гэж ярьдаг. Бас юу гэж ярьдаг вэ гэвэл тойрох давтамж гэж ярьдаг. Тойрох хөдөлгөөн дээр бүгдээр энийг юу гэж хэлэх вэ? Үндсэг хурд гэж хэлнэ. Окей. Хаана хэрэгжилж байгаас шалтгаалаад нэр нь өөрчлөгдөд явчих юм байна. Цаатлынх нь утга нь ижилхэн яагаад вэ гэхээр уюуд нь ижилхэн байдаг учраас ингэж хэлж болдгийг. Ингээд хэлбэлцэгч ачааны бүгдээрээ далайцыг нь олё 3 см-т аваачаад сунгаа тавьчихсан байна. Тийм учраас далайц нь 3 см ил гэсэн үг. Бэд нь шилжилтийн тэгштэглийг бичээч. Хаанаас эхэлж байна гэдгийг бүгдээрээ харах хэрэгтэй. Энэ хаанаас эхэлсэн бэ гэхээр тэнцвэрийн байрлалаас энэ ТБ байна. Тэнцвэрийн байрлалаас тодорхой зайд эхэлж байна. Тухайн хэлбэлцэл маань.
Тэр утгаараа x нь a гүрчгэн косинус омега t гэж бичигдэнэ. Косинус байдаг. C-д нь хурдны тэгштэглийг бичиж энэний уламжлалыг нь авъя. Хасах гарах нь a үлд нь a омега хурдны хамгийн их утга синус омега t болох нь байна. D-д нь хурдтгалын тэгштэглийг өтөр түргэн бичиж бүгдээрээ a тэнцүү хасах a омега квадрат косинус омега t синус косинусаас сольж өмсөөл яваад байх нь. Одоо энэ агшинд шилжилт хурдтгал ямар байх вэ гэж асуусан байна. T тэнцүү 3.2 секунд. T харсан газар л одоо энэ 3.2-ыг л орлуулад яваад байх нь бүгдээрээ x тэнцүү a 3 см косинус 3.2 энэ бол t байсан омегагийн оронд юу орлуулах вэ? Омегагийн оронд тэр дээр 2 π радиан гэдэг ингээд өгсөн байна энэ дээр. Энэ омега цикл давтамж нь энийг орлуулна л гэсэн үг. Ингээд 3 cos 3.4 π. Тооны машинд бол яаж юм? Хасах 1.5 см гарах юм байна. Сантиметр өгсөн учраас хурдыг нь олъё бүгдээрээ. Хасах a омега 3-ийг үржих нь 2π синус 3.4 π гарах нэ. Тэнд байгаа π энэ урталтанд байгаа π бүгдээрээ ойролцоогоор 3 гэж авчия. Ойролцоогоор биш тэ нэмэх 15.6 см/сек гарч байгаа юм байна. Нэмэх гэж үзэж буй чиглэл төлж байна. А-г нь бол хасах 3-ыг үржих нь омегагийн квадрат 2π-гийн квадрат 4-ийн үржих нь 3-ийн квадраттай л гэсэн үг. Косинус 3.4 π. Тэнцүү. Энэ нэмэх 54 гарах юм байна. 54 см/секундын квадрат. 3 дугаар жишээ хий. Хүрштэй ачаа тэнцвэрийн байрнаас эхлэн нэмэх x чиглэл төлж хэлбэлцэхэд цикл давтамж нь ийм байсан байна. Далаац нь 3 см байв. Уг системийн шилжилт хурдтгалын тэгштэглүүдийг бичээ. Хаанаас эхэлсэн? Тэнцвэрийн байрнаас эхэлсэн. Тэнцвэрийн байрнаас эхэлж байгаа бол синусаар илэрхийлнэ. Синус омега t гэж илэрхийлэх юм бүгдээрээ. Ингээд бичье. V-гнээс биччихье. Хасах нэмэх юм байна. A омега cos омега t өнөөх нь хасах a омега квадрат sin омега t. Мэдэгдэж байгаа зүйлсийг нь орлуулаад тэгштэглүүдийг нь арай жоохон бийжүүлээ. A-гийн оронд би 3-ыг орлуулах нь байна. Sin 2π гинэ. 2π тэр нь омега энэ омега. Тэгээд t мэдэгдэхгүй байгаа. Тийм учраас ийм хуулиар хэлбэлцэж байсан байх нь хасах за 3-ыг үржих нь омегагийн квадрат 4 12 π-ийн квадрат энэ дээр нэг юм мартаад шүү. Косинусыг мартсан байна. Өнөөх нь синус 2π t см/секундын квадрат байх нэ. 4 гармоныг хэлбэлцэл хийж буй биеийн хөдөлгөөний тэгштгэл ийм байсан байна. Анхнаас нь өгч синусаар илэрхийлсэн байна. Хаанаас эхэлж байгаа? Тэнцвэрийн байрлалаас нэмэх 2 гэж байгаа учраас нэмэх x чиглэл хөдөлнө гэд бүгдээрээ хариулчих болох нь байна. Тэнцвэрийн байрлалаас нэмэх x чиглэлд хэлбэлцсэн. Гармоныг хэлбэлцсэний далайц өнцөг хурд ба үе давтамжийг олоо гэсэн байна. Яаж болох вэ? Ингээд болчих. Эхлээд омегаг нь олчих. Далайцын мэдээж ойлгомжтой. 2 м байгаад байна. Энэ биш үү? Энэ байхгүй. Өнцөг хурдыг яаж болж болох вэ? Өнцөг хурд нь цикл давтамж тэр нь 100π. Яагаад гэвэл энэ t-ийн өмнөх энэ маань өөрөө омегаг илэрхийлнэ. Үеийг бүгдээрээ ингээд олчих болно. Цикл давтамж гэдэг бол 2π-г давтамжаар үржүүлсэндээ тэнцдэг. Эсвэл 2π-г хугацаанд хугаасандаа тэнцдэг. За өнцөг хурдаа бүгдээрээ санаад авъя. Бас л адилхан байх. Энэ дээрээс олчихно. Тэг 100-ны 2
секунд. Давтамж нь 50 Гц байна.